Сайн байцгаана уу? Би Солонгос улсад хэлний бэлтгэлээр 1 жил, магистраар 2 жил. Тэгээ магистраа төгсөнгүүт ажиллах виз гэдэг тийм тэрүүгээр 2 жил гээд нийтдээ 5 жил болсон. Харин Ирланд улсад ирээд англи хэлний бэлтгэлээр 2 жил болоод байж байна. Тэгээ хүмүүс Ирландын дээр юм уу, Солонгосын дээр юм уу гэдэг айгүй ийм эргэл зүйтэй хаашаа явах уу гэдэг. Тэгэхээр би өөрөө амьдрал үзсэн туршлага дээр толгуурлаад Солонгос тийм байдаг, Ирланд тийм байдаг гэх мэтчлэн харьцуулах маягийн тийм бичлэг хийж байна. Тэгээ энэ бичлэгээ ерөнхийдөө ингээ ангилж эхлээд амьдрах байрны талаар ярина. Тэрний дараа нь ажил хэрхэн олох, ямар ажил гэдэг. Тэрний дараа орчин нөхцөл, амьдрахад яг ямар хүн юм бэ, цаг агаар гэх мэт. Тэгээд давуу тал болон сул талыг өөрөө мэдэх хэмжээнд тайлбарлая. За байр. Солонгос солонгууд би анх очиод шууд тийм гүүшээ гэдэг нэг жижиг код нэг руугаа 2 метрээр нөгөө руугаа гараа алдлахад барах хүрэхгүй. Тийм харинд байдаг байсан. Тэр бол нэгдүгээр хямдхан тэгээ яг нөгөө галтайгаа юуны өрөөгөө дүүшний өрөөгөө бүгдээрээ шеэрлэж хэрэгэлдэг. Одоо тэр нийтийн байр миний байсан байранд нэг 30-аас 40 хүн байдаг юм уу. Тэгээд ихэнх нь хятад. Тэгээд янз бүрийн оюутнууд гэх мэтчлэн яг Солонгос каноныг гардаг штэ. Нөгөө нэг их сургуультай бэлтгэл тэмгүү шивэнд очиж байлаа гэл тиймэрхүү. Тэгээд тэр байрны давуу тал нь юм бол тийм юу хямдхан. Тэгээд галтхаанд нь будаа ингээд үнгүү агшижээдэг. Ерөөсөө ингээд хоёр одоо тийм будаа агшигчэнд ингээд байн үнгүү халуун будаачдаг. Тэгээд хөрөгчөнд нь хэмшээ байдаг. Тэгээд өөрөө жоох мах аваад тэрнтэй хойлоолол ингээд хоолой идчихдэг. Тэр бол хамгийн амраас эхний 1 жил би дандаа тийм байранд амьдэрсэн. Тэгээд тэрний дараас нь олонгууд дараанаас нь болохоор манай ихч Солонгос сурахаар ирээд бид хоёр тийм гүүшээ тэл гэдэг нэг арай том тийм жоохон апартмент руу юм. Гэхдээ ингээд оронгууд нэг өрөө байр шиг дотор нь бүх юм байдаг. Тийм байр байсан. Тэгээд тэр байр болохоор тийм нэг тэр гүүшээ нь болохоор 250 мянган юм уу ерөнхийдөө тиймэрхүү 250 мянган чинь Солонгос бол бас нэг боломжтой мөнгөтэй тийм ч юмтэй биш хямдхан орно. Тэгэл тэнгуүтэй нөгөө жавсан байр нь болонгууд сарын 500 мянган вон. Тэгээд тэрийг хоёул хуваагаад төлж байгаа болохоор 500-аар хамаагүй юм та. Гэхдээ тэгээд өөр хямдхан байрнууд зөндөө байгаа. Одоо нөгөө юу гэдэг тэр Parasite гэдэг кино байдаг шүү дээ. Тэрэн дээр ингээд хагас подвол гэх юм уу? Тийм байрнууд манай ангийнхан энэ тиймэрхүү байрн байдаг байхад нэг гэр бүлээрээ 2 өрөө тийм хагас подвол байхад ч сарын 300 гэл 2 болохоор 500-д байдгаа би амар үнэтэй байрн байдаг гэж боддог байсан шүү дээ. Гэхдээ энэ бодлоо Ирландд тэр амар өөрчлөгдсөн. Тэрийг одоо ярина. Тэгээд Ирландд харин анх нүүж ирээд одоо ингээд Солонгос бол яадаг шүү дээ. Бүгдээрээ ингээд нэг хүн нэг байрны ч юм уу ганцаар ерөнхийдөө амьдардаг байхгүй. Одоо 300-аас 500 мянган вон чайгүй юм. Боломжтой. Царын дунд цалины 2 сар вон ч юм уу үзэхэд боломжтой байгаа байхгүй. Тэгээ ганцаараа амьдардаг. Хувийн орон зай гэж байдаг. Тэгээ харин Ирландд нөгөө ирсэн чинь энд болохоор ерөөсөө би болохоор ямар ч судалгаагүй ирсэн зүгээр виз гарчлаа гэхээр за яваад чи ямар хүн юм бэ? Ингээд ирсэн чинь байрандаа олуулаа амьдардаг. Жишээлбэл ингээд чи байрны төрөөсийг байраар хэмжигдэхгүй зөвхөн өрөөгөр хэмжигддэг. Ороор бүр хэмжигдэнэ. Ягаад тэгэхээр ингээд нэг байранд одоо 2 унтлах өрөөтэй байлаа гэхэд нэг унтлах өрөөнд нь 2 хүн, нөгөө унтлах өрөөнд нь 2 хүн, тэнгуүдээ дахиад зочин өрөөнд нь 2 хүн гэдэг ч юм уу тэгээ зургуулаа. Тэгж амьдарчиж арай нэг хямдхан төрөөстүүлнэ. Яг тэгээ 5 тухай бодох юм бол ганцаараа ийм одоо ганц хүний тийм сингл өрөөнд байж болно л. Гэхдээ тэгээд амар үнэтэй. Тэгээ ингээ өрөөгөө нэг хүнтэй одоо шеэрлээ гэж хуваагаад цог хэрэглэлээ гэж бодоход нэг хүний ерөнхийдөө 500 евро орчим байдаг. Тэгэхээр 500 евро чинь хэд нэг Монгол мөнгөөр 450 бараг л 2 сая төгрөг. Тэгэнгүүтээ тэн дээр нэмээд тог газны мөнгө хэрэглээний зардал нь гарна башны сарын ерөнхийдөө 50 орчим евро ч юм уу тэгж гардаг. Тэгэл энийг чинь тэгээд Солонгостой харьцуулахаар юу гэдэг вэ? Солонгос одоо ингээд нэг 500 мянган вон чинь сая 200 мянган
сая 250,000 төгрөг хүрхгүй штэ. Тиймэрхүү одоо юу гэдэг тийм мөнгөөр ганцаараа ингээд бүр амар гоо апартмент шиг тийм байранд байж ах чинь энэ нэггүүтээ ингээд ганцхан чиний хувийн орон зай ерөөсөө ингээд ороор хэмжигдэн ганцхан орон дээр тэгээд нөгөө талд чинь ингээд шал танихгүй хүнтэй ингээд хуваагаа ширэлж тэгээд хоёулаа зогсож юмдах хэрэгтэй болно. Тэгээд галтаагаа 0 еврогоо бас бүгдээрээ хувааж хэрэглэнэ. Тэгэхээр Европ Аз хоёрын ялгаа нь энэ юм байл. Энийг би болохоор би ерөөсөө түүч мэдтгөөж аваад ирсэн юм лээ. Энд хүрээд ирсэн. Тэгээд яг нөгөө нэг Солонгост амьдраад бие дагаад ч юм уу тэгсээгээл хөрсөн болохоор тэгээ хүнтэй араа болоод ингээд явчих байгаа нь л да. Тэгээд Монголоос одоо дөнгөж ирж байгаа хүүхдүүд ч юм анх удаа гадаад явж сурах байгаа 10 настай хүүхдүүд ч юм уу тийм. Тэгээд бас хүмүүстэй одоо үгүй энд ч болохоор ингээд бүгдээрээ шил хуваал бүх юм ингэж хувааж амьдарч байгаа болохоор ингээд хиндээ төв утахгүй амьдрах хэрэгтэй гэдгийг ингээд зарим нь сайн одоо тийм ойлгоогүй ч юм уу ингээд шууд хүрээд ирсэн болохоор амьдч мэдгүй болохоор нэг жоохон тиймэрхүү зарим нь одоо манай байранд амар ууртай хүмүүс байдаг юм байдаг гэл тэгж мэж бод тийм шиг наваг ингээд дээрлэхэд байдаг юм байдаг гэл тэгээд нэг тэр жоохон тиймэрхүү байна тэгээд Солонгос болохоор айгүй гоё штэ тэгээд байр нь бол ингээд юу хүссэн гажаа ганцаараа ингээд ямар ч байранд байж болно ерөөсөө сонголттой тэгээд ингээд 250,000 воноос эхлээд дэшээ ингээд дандаа 500 гэхдээ одоо ч явах өссөн байна гэсэн. Одоо өшөөд нэг юу гэдгийг тэгтэл тэр хагас бодлоо чинь хуучин 300 байсан бол одоо 400 болоод тэгээд тэр нэг миний байдаг байсан тэр апартмент шиг байрууд одоо нэг 500 байсан бол 600 эсвэл 700 болсон ч юм уу тиймэрхүү л байгаа юм лээ. За тэгээд байрны хувьд юм байна. Байр тэгээд нөгөө нэг хувийн орон зай гэдэг нь Ирланд болохоор жоохон тиймэрхүү. Одоо чи ингээд ганцаараа баймаар байгаа шүү дээ. Мөр ганцаараа баймаар хахад ингээд хажуудны хүн байгаа. Тэр нь жоохон хэцүү. Солонгос болонгууд чи ганцаараа ингээд нэгөрөө байранд ганцаараа амьдардаг. Тэр нь хамаагүй гоё санагдсан. Одоо Ирланд гэх юм бол жишээлбэл ингээд зарим нь ингээд дабл бед тэгээд ингээд хоёр хүн өргөн орон дээр өрөөнд нь юусаа ганцхан л байгаа юм чи хоёр хүн өргөн. Тэгээд тэр их чиний хүнтэй хуваагаад хэрэглэнэ одоо. Тэгэхээр ингээд чи ингээд за хажууд ч өнөөдөр ингээд хүн байхгүй л шүү дээ. Чи ганцаараа ингээд орондоо унчихсан чинь шүн нэг залуу нүүж ирээд өглөө унчааг сэрээд эргээ хавгууд хажуулаад чинь нэг танихгүй залуу чинь одоо. Гэхдээ арайшгүй дээ. Яг ер нь зүгээр тиймэрхүү байх боломжтой. Тэгээд одоо хоёр эрэгтэй хүн угаасаа тэгээд ганцхан дабл бит тэмшээ явах тий. Хоёр ганцхан тийм ортой юм чинь тэгээд бууж хэрэглээл тэгээд хоёул цугаан амьдраа. Тэгээ болоод байдаг та хүмүүс тэгээд өгцөө. Тэгээ хэрвээ чи ганцаар Ирландд ганцаараа тийм нэг хүний өрөөнд байх юм бол тэр нь ерөнхийдөө 650 еврогоос дээш 700 евро хэмжлэн байдаг. Би болохоор энэ сая хотын төвийн одоо энэ Даблин хотын төвийн байрнуудыг ерөнхийдөө ярьлаа л да. Тэгээд Ирландд чи хэрвээ ингээд өөр одоо хотын төвөөс жоохон зайтай байх юм бол одоо юу гэдгийг автобус харны 30 минутаас дээшээ явдаг цаг маг орчим явдаг байх юм бол байрны төрөөс хамаагүй хямдхан. Даблин хотын төвдөө болохоор ингээд ажил сургууль бүхэнтэй орхон ингээд байрны төрөөс нь жоохон үнэтэй байдаг шүү. Жишээлх гэсэн юм аа. За энэ бүр ярьсан ч амар өртөн болоод байна. Одоо ажлын талаар ярина. Ажил Солонгос ч юм бол юу штэ самуучлын газар байдаг штэ яг хүмүүст ингээд өглөө очиж суунгууд ажил болдог. За чи тэр ажил руу тэдэн хүн, тэр үйлдвэр рүү тэдэн хүн, тэр барилга руу тэдэн хүн тэргээ гаргадаг. Тийм газрууд их байдаг болохоор аюу тажгүй өглөө очиж сууж агаад чи ерөнхийдөө ажил гарчдаг. Эсвэл оройн мессеж ч юм уу тий асууад маргааш би хаашаа явах вэ хэмчлэн тэгээд асуугаад ажиллаж болдог. Би анх очиод дандаа тийм өглөө самуучлаар цуудаг гэсэн. Тэгээд чинь нөгөө хичээлдээ 5 өдөр нэг хичээлд явж байгаа штэ. Тэгэхээр хагасны цанд очиод ажил гарах гад ингээ очиод суунгууд хагасны цанд үйлдвэрүүд амарчин тэгээд барилга мэтэр рүү гаргаж агаад хэл мэдгүй хүн бол бас хэцүү штэ. Тэгээд ямар ч гэсэн ямар нэг ажилд гараад сүултээ ингээл ажиллахгүй өглөө 6 7 гэж очиж суугаад 8 9 болоод ажил болтохгүй бол 10 гэл хамгийн сүлт төр нөгөө ресторанууд шигдан гэж ярьдаг. Хоолны газрууд руу бид нэг хүн авна гэл тэгэхээр тийшээ ингээд юм чинь болохоор Солонгос руу зөвхөн тийм ресторан руу эмгтэй хүмүүсийг л ажилладаг байхгүй. Хоолны газарт аяг тавгаагаа очиж зөөгч хэмчлээ. Тэгээ эрэгтэй хүн очихоор чинь ингээд дургу хүлээж авнаа.
тэгэл яг ингээд очиод нэг би ингээд ажиллаж чаднаа гэж өдөөс өмнө ингээд айгуу тийм хичээнгүй ажиллаа сайн хийгээд ах юм бол өдөөс хойш нөгөөдлээ ингээд харсан зөвлөрөөл за маргааш ирээ гэдэг ч юм. Тийм байгаад ажилладаг байсан. Тэгээд ажлын өдрүүд болохоор нөгөө ажил олдох нь айгуу солонгосчийн хэлний төлөвтэй өвлөгсөн цагаас явж штэ. Өсөөс яваад 12 мөнгө бол тарна. Тэгэхээр хагас цагийн ажлууд айгуу багтаа. Тэгэхээр хагас цагийн ажил олдох нь хэцүү. Тэгээд би болохоор хичээлээ тараад гэртээ харж нэг хоол идэж жоохон байж байгаа. Өдөр 4 мөрөөгөө гараа авчдаг. 4 гэж гараад саамарч дээр очиж суугаад яг гэж очиж сууж байгаа гэхээр орой ингээд 8-аас нөгөө шөнийн тэгбэ гэдэг одоо машин болгодог хүргэлтийн бараа ингээд ялгадаг ажлууд гэдэг байхгүй. Машинууд 20-40 тонны контейнерээр машинууд бараа очиж ирээд тэрийг бид нэр буулгаад буцаагаал ялгаал өөрөөр машин очдог тийм ажлууд. Эсвэл зарим нь шөнийн үйлдвэрүүд гэдэг. Тэгээ тийм үйлдвэрлэлөө тэгж оюутнууд хэвшлэн тийм шөнийн ажил үйлдвэрлэлөө тэр бараа болгох ажил машин болгох ажил руу явдаг. Тэгэхээр ингээд Солонгост очиод ажил олдох нь ерөнхийдөө бас ч чаддаггүй амархан санагдсан. Очиход ингээд ямар ч хэлэхгүй очлоо гэж бодоход өглөө саамарч дээр очиж суугаад ч юм уу тэгээд таньдаг тэр аваа нэг сургуулийн хүнтэйгээ ч юм уу ингээд нэг үйлдвэрлэл яваад нэг барилга руу яваад нөгөөх нь ингээд хальт орчуулаад тэгээд хоёулаа ажиллаад тэгсэгээ болоод өгдөг. Тэгэхээр Солонгост бол энд ажил олдохын хувьд бол хамаагүй амархан юм байна гэж бодсон. Харин Ирланд улсад ирээд анх ажил олдоход жоохон хэцүү юм шиг санагдсан. Өөрөө чи ингээд оюутнууд анхрэнгүүдээ CV-гээ анкета бичээл шууд гадуур CV-гээ тараагаад онлайнаар анкетуудаа явуулаад тэгээд Ирланд улсад ирээд ажил олдоход таньдаг хүн байхад бол уг нь бас хамаагүй нэмэртэй юм лээ. Ямар нэгэн ажил болоход тэгээ оюутнууд хөвчлэн ямар ажил хийдэг вэ гэхээр буудлын цэвэрлэгээ, офис цэвэрлэгээ, ресторан, хоолны газруудад угаагч, тоогооч хэмжин хийдэг. Тэгээ тоогооч гэдэг мэргэжлийн бас айгүй тийм хэрэгтэй юм билээ. Тоогоочоор ажиллаж байж байгаа энд шууд ажиллах амьдрах тийм виз авчдаг. Тэр айгүй боломжтой санагдсан. Тэгээд тоогооч мэргэжилтэй хүмүүс бол хамаагүй давуу талтай юм байлээ. Тэгээд тоогоочийн цалин ч угаасаа бас арай өндрөөс эхэлнэ шүү дээ. Тэгэнгүүтээ өөр болохоор чи би анх ирээд шууд нөгөө солонгос хэл жоохон сурцсан баг зэрэг мэддэг байсан болохоор ингээд солонгос ресторануудаар анкета тарааж явж байгаа. Солонгос дэлгүүрт санаанд нөгөө ингээд анкета өгчөөд явсан. Тэнгүүтээ 2-3 хоногийн дараа дууддаггүй шүү дээ. Яг дуудахгүй юм болоо гэж буцаад дэлгүүр дээр очиод би ингээд анкет өгч юм яаш юм бэ гэдээ асуусан чинь ашгүйр яг менежер нь байж хараад өөрт нь менежер нь байгаа байхгүй. Тэгээд менежертэй байсан чинь за окей маргааш нь тэгэл тэр ажилдаа 2 жил болсон. Тэгээд Ирландд сурч байгаа оюутнууд ингээд хууль ёсны дагуу 20 цаг ажил хийх хэрэгтэй байдаг. Гэхдээ оюутны оюутнууд 40 цаг ажил хийдэг. 40 цаг ажил хийхээр татвар жоохон нэмэгдүүлнэ гэсэн. Тэгтэл хууль ёсны дагуу ингээд ажиллаад ямар ч нэм айдасгүй гэх юм уу аюу амар юм лээ. Тэнгүүтээ хагас цаг ажлууд аюу их болтдог. Оюутнууд жишээл өглөө 6-аас 9-ийн хооронд ч юм уу эсвэл 7-оос 12-ийн хооронд ч юм уу буудалд ажиллах эсвэл офис үйлдвэрийн ажил хиймүүдээ өдөр хичээлдээ яваад орой дахиад оройн офис үйлдвэрээ 6-аас 9-ийн хооронд ч юм уу тэгж хийдэг. Өглөөний анги оюутнууд болохоор өглөө 9-өөс 12 хүртэл хичээлдээ яваад тэнгүүдээ 2-оос 10 ч юм уу хэмжлэг ресторанд зөөгч угаагчийн тэгээд өшөө буудалд ажиллана хэмжлэн. Ирландын оюутнуудыг би хамаагүй хэлний бэлтгэл оюутнуудыг хамаагүй шааргалтай юм гэж боддог. Ягаад тэгэхээр ямар ч тийм аюул хүүгээр ингээд байц хүүгээр ингээд ажиллаад ингээд сураад явах боломжтой байхгүй. Тэгэхээр солонгос дотор чинь хууль ёсны дагуу 20 цаг ажил хийх хэрэгтэй ч гэсэн тэр ажлыг хэрэг авч иж ажилдаг оюутнууд айгүй цөөхөн байдаг гэсэн. Би бол тийм 5 жил болсон хэрнээ тэр ажлыг хэрэг яаж авдаг энэ төрөөр юусоо мэдэхгүй. Тэгээд бид ихэнх нь л ерөөсөө тэгж дандаа ажлыг хэрэггүйгээр тэгж ажилдаг байсан. Өөр нэг юм солонгос болонгууд эмэгтэй оюутнуудын цалин, эмэгтэй хүмүүсийн цалин эрэгтэй хүмүүсээс бага байдаг. Ирландд болохоор яг адилхан баг эмэгтэй хүмүүс нь илүү цалин аваад байдаг. Яагаад гэхээр юу л да солонгосч болгон одоо би анх очиж ажиллаж хахад эмэгтэй хүмүүс үйлдвэрт ажиллахад 50,000 вон 55,000 вон гэж байдаг байсан бол эрэгтэй хүмүүс нь 80,000 воноос эхэлдэг ч юм уу тийм ялгаатай байдаг байсан.
Ирланд болонгууд ерөөсөө хөдөлмөрийн хэлсний доолт хэмжээ энэ жил 13 евро 50 цент гэсэн бол ерөнхийдөө хамгийн багадаа 13 евро 50 центээс эхэлдэг. Тэгээ одоо эрэгтэй хүмүүс юу гэдгийг нэг газар одоо угаагч хийгээд 13.50 аваад явах эмэгтэй хүмүүс хөвлөгийн ажил нь арай өндөр салентай ч юм уу тийм 14.50 гэдэг болчихсон байдаг. Тэр нь айгүй Ирланд улс тэрүүгээрээ давуу талтай юм байлаа. За орчин нөхцөл амьдрахад яг ямар хөө юм бэ? Цагаа гэх мэтлэн. Тэгэхээр Солонгос улс нь бид нэр одоо бүгдээрээ жоохон бахта Солонгосыг тэр Солонгос киногоор төсөөлдөг шүү дээ. Ингээл өндөр гоё барилгатайгаа дагуутамжны хоол, Солонгос драма, хайрлуулал гэх юм уу тийм хүү байдлаар төсөөлдөг. Орчин нь бол яг ерөнхийдөө бол тийм. Гэхдээ одоо юу гэдгийг яг яаж амьдрах вэ гэдгийг чамаас талан чи ингээд очиод одоо нийгэмний зорилго тавиад ингээд зөвхөн ажил хичээл сургууль гэх юм бол яг л тийм ерөөсөө темпэнд орсон юм. Тэгэж тийм гоё сайхан нь бараг мэдрэхгүй хичээл нэгж байна. Гэхдээ орчин нөхцөл нь ягаад уусаал хамаагүй гоё штэ тийм Монгол улсад бол тийм байсан. Харин Ирланд улсад анх буугаал юу вэ? Бараг хаана ирч вэ гэж бодсон. Гэхдээ ягаад тэр нөгөө Солонгос улсад арай өндөр хөгжилтэй өндөр барилгатай гадаад улс гэхээр л гадаад гэж бодчихсон. Европын талаар ямар ч судалгаагүй ерөөсөө тийм тэгж ирсэн болохоор хаана буучаа гэдэг анх ирээ техний нэг жилийн цаашаа эхний нэг хэдэн сар бол юунд дөрөөсөн Ирланд айгуу тийм таалагдаагүй. Тэгээ сүүлдээ айгуу таалагдаад одоо бол айгуу дуртай болсон. Тэгэл орчин нөхцөл төр нь Солонгос улсад одоо ингээл хаашаа шарсан ингээд камер байдаг. Тэгэхээр ерөөсөө аюулгүй. Тэр орчин 50 тийм амархан айгуу тийм аюулгүй гэж бодогддог байсан. Гэхдээ л одоо тэгээ одоо аюулгүй камертайгаа явж байгаа. Тэгээд нэгэн байдлын юм тохиолдоод нас орчлоход тэр хичнээн камер шүлээж гисэн. Тэр чинь гаргаж ирэх болохоор хүн болгон хувьдаа өөртөө ингээд аюулгүй байдлаа хангаж авах хэрэгтэй. Гэхдээ хаач Солонгос ер нь айгуу дайггүй шүү дээ. Айгуу тийм аюулгүй. Тэгээд нэг газраас гараад нөгөө метрон цугаал тэгэл сургууль руугаа буцчихны автобусын цугаал тэрөөсөө гадуур явхад тийм бороо мөрөө ороход үүндээ тийм асуудал байхгүй яваад өгчдөг. Тэгээ гадуур харин Ирланд улс нь дөнгөж ирэхэд бол танд яг хотын төвөөрөө бол айгүй таалагдахгүй. Ерөөсөө шууд тийм сэтгэлийн одоо юу гэдгийг бэлтгэлтэйгээр хамгийн муугаар бодж ирээ гэдэг ч юм уу тийм. Тэгэхэд бол дажгүй таалагдана. Яагаад тэгэхээр одоо энэ тийм нэг өсвөр насны хүүхдүүд нь өөрчлөхгүй гэдэг болохоор аюу хэцүү. Нөгөөдөл нь ингээд ганц ганцаараа явж байгаа хүмүүс руу юм уншиддаг ч юм уу тийм аюу сонио ингээд алим мэдж явж байгаад ингээд гадаад хүн өнгөрөнгөт нь нөгөөдхөө юугаа алим мэдэр голоо давуулж хийж мэтэл жоохон тийм 2-3-аар нийлчихэр тийм өсвөр насны хүүхдүүд нь жоохон аюултай. Тэгээ тийм болохоор надаа ингээд өсвөр насны 2-3 хүүхд удаас ирээд явж шууд зам гараад нөгөө талаар нь яваад байдаг штэ. Тэр нь хаагүй дээр санагддаг. Тэгээд хотын төвөр нь ингээд нэг өгс татдаг юм хүмүүс үүдэг. Одоо нэг тийм амар жоохон үнэртэй яг өгсчих юм уу би тэрийг сайн мэдэхгүй байна. Ямарсан ингээд хажуугаар нь зөрөнгөт ингээд амар үнэртэй байдаг. Тэгээд тэр тэнгүүтээ цэганууд одоо аюу хөдөг. Тэгээд цэганууд гэх мэтчлээ. Хотын төв нь бол яг таалагдахгүй. Харин хотын төвөөсөө гадагшаа гараа явах юм л амар гоё. Тийм юу та. Одоо тийм гоё жижиг аюу тансаг хаус одтой байдаг. Цагаагаар хувьд бол Солонгос улс зундаа халуун тэр халуун ойлрын эхэлчихээр амар халуун. Гэхдээ дажгүй бас өвөл нь болонгууд хасах 1-2 градусаар заримдаа хасах 5-6 бол монголчууд бол дажгүй сонсогч байгаа юм шиг боловч яг ингээд очиод үзэхэд бас л хүүтэн штэ амар. Гэхдээ яг тэгээ нэг одоо өвөлний үеийн хичнээн хүүтэн байлаа ингээд гэрээсээ гараад шууд автобус метрон цуугаад ажилдаа яваад буцаад ажил дээр бол дулаахан газар ороод ингээд нэг дулаахан газараас нэг дулаахан газар руу ороод яваад болохоор дажгүй боломж шүү амьдралаа. Харин Ирланд улсын цагаар хувь жоохон бүрхэгдэв. Бороо ерөнхийдөө амир хорно. Тэгээд өвөл наагаа би 3 сард ирж хахад чи ингээд бороо нь яг хаанаас ороод байгаа мэддэхгүй ингээд шүхэр барайл гарангууд чинь бороо шүхэрний дагуур ингэж орж ирээд хаам санагдаж шүхэр мөхөр бол тэгээд зүгээр хээрч юмсаал. Тэгээд зун нь бол айгуу тийм тажгүй гоё. Зун нь нэг 6 сараас 8 сарын хооронд нэг хэсэг хугацаанд багцдаг тийм дулаахан болоод өнгөрдөг. Гэхдээ цагаагаар үедээ айгуу тийм тажгүй таалагдаад байгаа маа. Учиргүй нэг ингэж халахгүй. Тэгээд бороо
Яг бороо орон л та зарим өдөр энэ жил жишээлбэл бараг 10 өдөр саяхан 10 өдөр мянга гарсангүй гэж хэлсэн. Гэхдээ тэгээд дажгүй цагаагаар хойд бол айгүй тааламжтай. Тэгээ бодсон л да за хаа газар угаасаа хавар намар хоёр нь л гоё юм байна гэх. Энд гэхдээ зүүн нь гоё. Зүүн нь жишээлбэл бидний бүтэн цаг өдөр наа гарах юм бол зүүн өдөр бүтэн цаг өдөр наа гарч байгаа юм чи талаа хэрэг явахгүй болохгүй юм гэж төгөө тэгээд дахиад наа гарах гэж хийж шаах юм гэдэг ч юм уу тийм. Гэтэ тийм амар юу бол биш. Дажгүй шүүгээ нэхтэй амьдраад байна. За давуу тал нь гэх юм бол Солонгос улсад байр болоход амархан. Байрны төрөөс хэмд нэг хүн ганцаараа нэг өрөөнд амьдардаг. Хувийн орон зайтай гэх юм уу та. Ажил болоход хэлбэр амархан. Ажлын олдот сайн. Амьдрах орчин нөхцөл сайн. Аюулгүй. Та мөн Солонгос улсаас ойрхон Хятад Зөв Өмнөд Азийн орнууд руу аялах боломжтой байдаг. Харин Ирланд улсын давуу тал нь гэх юм бол оюутнууд айх аюулгүй хууль ёсны дагуу ажиллаж амьдрах боломжтой. Солонгос яг зүгээр нөгөө ажил хийхээр ажлаас зөвшөөрөл авдаг гэдэг болохоор жоохон айцтай ажил хийдэг байхгүй юу. Тийм болохоор Ирланд улс нь хууль ёсны дагуу ажил хийдэг болохоор ямар ч айх аюулгүй гэдгээрээ том давуу талтай маа. Тэгээд ажлын цалингийн үнэлгээ өндөр. Мөн Европын зарим орнуудаас зуны амралтаараа оюутнууд ажил хийхээр ирдэг. Тэгээ хагас цагийн ажил их болдог оюутнууд. Шенгений орнууд руу хямдхан аялах боломжтой. Нислэг нэг талдаа 15 евроос эхэлдэг. Тийм хүмүүс мөнгө хураахад аль нь илүү тохиромжтой вэ гэж сонирхож байгаа хаа. Энэ болохоор ер нь хийж байгаа ажил ямар төрлийн ажил хийж байгаа вэ? 7 хоногт хэдэн цаг, хэдэн өдөр ажиллаж байгаа вэ гэдгээс их шалтгаална. Хэрвээ та 7 хоногт 5 өдөр ажлын 8 цаг ажиллаж байгаа, цалингийн доод хэмжээгээр цалин авч байна гэж бодвол сард 20 өдөр гэж тооцно. Тэгэхээр Солонгос 1.9-өөс 2 сая воны цалин авна ойролцоогоор. Ирланд улсад харин 1900 орчим евроны цалин авна. За тэгээд Солонгост 2 сар орчим вон, Ирландд 2000 орчим евро цалин авлаа гэж бодоход авсан цалингаас сарын байрны мөнгө, хоол, хэрэглээний зардал нэтер асуул Солонгос улсад 1 сая орчим вон гэхээр 1.2 сая орчим вон гэхээр 3 сая орчим төгрөг юм уу. Харин Ирланд улсад 1000 орчим евро гэхээр бас 3.5 сая орчим төгрөг ч юм уу урах боломжтой байх нэ ер нь ойролцоогоор. Гэхдээ энэ бол та зөвхөн ажил, сургууль, гэр гэсэн маршрутаар яваад шоу зингээний хасаад бүтэн цагаар ажиллаж байж ийм хэмжээний мөнгө хураах боломжтой. Өглөө 9 цагаас өмнө гэрээсээ гараад сургуультай яваад өдөр нь тараад шууд ажилдаа яваад оройн нь 9 цагаас хойш гэртээ орж ирж байж иймэрхүү хэмжээний орчин мөнгө хураах боломжтой байх нэ. Хагас бүтэн сайн нэмэлтээр ажил олж хийх, өндөр цалинтай гарын мөнгө их өгдөг ажил хийх, ажлын ачаалал хэр таах вэ? Таны хэлний төвшин хэрвээ гэх мэт олон зүйлээ шалтгаалаад олох орлогочин дэшээ доошоо хэлбэлцэх нэ. За тэгээд яг аль нь сайн бэ гэж байгаа юм бэ? Аль улс нь арай дээр юм бэ? Үүнийг хэлээд байх юм гэж бодож байгаа ба. Энэ хариулахад их хэцүү. Цэвэр хүний өөрийгөө хэрхэн авч явахаас шалтгаална. Хэр хурдан дасан зохицох, хэр хурдан хөлөө олох, хэлний төвшин хэрвээ гэх мэтээс. Монголд англи хэлж бай, солонгос хэлж бай. Баг зэрэг анхан шатны хэлний бэлэгтэй болоод ирвэл та хаанч илүү хурдан хөлөө олж цаашдын эмчин хурдан бүтгэнэ. Гүн тэгээд бага газар амархан дасчихдаг болохоор одоогоор миний хувьд Ирланд улс арай дээр ч юм уу одоо Солонгост очивол хүнд ажил хийж чадах болов уу гэж бодож байгаа боловч тэгээд Солонгост очлоо гэхэд арга болоод явах байх л та. Миний хувьд яг одоогийн байдлаар Ирланд улс нь арай дээр ч юм уу гэсэн бодолтой болцоод байж байна. Гэхдээ хэм мэдлээ Солонгост очоод Солонгосын дээр юм байна гэх юм билүү те. Ирланд улс яг надад таалагдж эхэлсэн бай гэхээр эндээс Шенгений виз авахд хэлбэр Франц, Герман, Испани, Итали гэх мэт Европын орнууд руу хямдхан нислэгтэй. Миний хувьд 3 удаа Шенгений виз аваад Шенгений 13 улс дээр нэмээд Андорра, Монако гээд 2 улсаар
танилцах маягаар аялаж үзсэн. Нэмээд Англи, Шотланд бас явж үзсэн. Тэгээд аялах гоё санагдаад одоо Ирландын далайн эргүүд, байгалийн үзэсгэлэн газрууд, өөр хотуудаар амралтын өдрүүдээр явж толгоогоо сэргээгээд газар үздэг болсон. Энэ нь намайг Ирланд улсад илүү дуртай болгосон байхаа. Ирланд улсыг Дублин хотын төвөөр битгий төсөөлөөрэй гэж анхаарч байгаа оюутнууд хүүхдүүдэд хэлмээр байна. Ерөнхийд нь ярихад л ингээд нэлээд урт яриа болчихж байна. Нарийн ширээ юмнуудыг дараа яриё. Уг нь ярих юм зөндөл энэ хүртэл сонсон баярлалаа. Bye bye. No, I'm in Dublin. This isn't my garden. I think she could Naturalmente anche meno cose nel corpo, vitamine. No wonder why you have so many eggs. Yeah, there's also French language. I think just some people set up language now. Oh, like, oh, okay. Yeah. You should go to any of them.
Cousin's dog was Irish. That makes me have Irish photo. This way. You alright? Sehr gerne Englisch. Da ist sogar ein Schloss in der Mitte direkt. Da. Da ist da. Add some sand. Come on. Like allow it though, didn't you? Calma. Fala na aí, né? Não, só não. Por lo menos yo me pedí.